Эдийн засгийн өсөлтийг бий болгох бодлого дан ганц төр засгийн шийдвэрээр бий болдоггүй, иргэд жүнд хамаатай болохыг санхүүгийн зах зээл харуулдаг байна. Энэ нь иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролын тухай ойлголт юм. Жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр банкны салбарын ажилтны өдөр тохиодог. Энэ өдрөөр Монголын банкуудын холбоо банк санхүүгийн акциамаас олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг хүрнэлсэн юм а. Тэгэхээр яг энэ санхүүгийн зах зээл дээр энэ банкны салбарт ажиллаж байгаа хүмүүсээс гадна харилцагч нар маань энэ талын мэдлэгтэй байх хэрэгтэй бид нар нэлийн санаа тавьж байгаа. Энэ нь өөрөө манай банк санхүүгийн академийн зорилго. Манай улсын хүн амын дунд хийсэн судалгаагаар орлогоо үрж мэдхээс хэрхэн ирээдүйдээ хуримтлал үүсгэх талаар тодорхой ойлголтгүй байдаг байна. Тиймээс орлого багтаа учраас хуримтлал үүсгэх боломжгүй гэсэн бат итгэлтэй болцсон байдаг. Гэтэл боломж бий гэж санхүүгийн мэрэгчлэнүүд үзэж байна. Орлого хязгаартай учраас зөв зарцуулж ээж л хуримтлалыг үүсгдэг. Тэгэхээр эхлээд тэр суурьа тавьж ээж дараа нь хуримтлалын асуудал нь яригддаг байхгүй. Тэгэхээр бол одоо манай хүүхдийн хөтөлбөрт байдэн шүү дээ. Хэрэгцээ хүсэл хоёроо ялгаж сурах гэж. Одоо бид нар бол энийг дуулаагүй дээ тийм ээ. Тэгэхэд хэрэгцээ хүсэл хоёроо ялгаж сурна. Энэ ямар нэгэн зарлага хийхдээ худалдаа авалт хийхдээ энэ миний хэрэгцээ юу хүсэл үү гэдгийг тэр үед бодох хэрэгтэй байдаг. Ядуурлаас гарах үндсэн шалтгаан нь ердөө орлогоо хэрхэн хүртээмжтэй зарцуулах, санхүүгийн өр өгөөчтэй ямар үйлчилгээнд хамрагдаж болох талаарх мэдлэг байдаг байна. Тиймээс өрхийн санхүүгийн боловсролыг сайжруулах төсөл хөтөлбөрүүд банкуудын түвшинд төрөл бүрийн үйлчилгээний хэлбэрээр хийгдэж байгаач хүртээмж тааруу байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж байна. За тэгэхээр яаж хүртээмжийг дээшлүүлэх вэ гэхээр бид нар өөрсдөө бол аюу том юм боловсролын системтэй. Тэгэхээр тэр систем руугаа л энэ сургалтын хөтөлбөрийг одоо энэ банк санхүүгийн академи байна, Монгол банк байна, санхүүгийн зохицуулах хороо байна, дээрээс нь боловсролын яам байна. Бүгд хамтраад сургалтынхаа систем рүү л оруулах хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол хүн бүр хүүхэд бүр тийм ээ энэ боловсролыг эзэмшээл нийгэмд бэлтгэл амьдрах ухаантай мөнгөө хоримтлуулдаг, мөнгө болон бусад баялагийг хэмнэдэг тийм ээ өөрийн орлого зарлагаа бодож тооцож чаддаг ийм л хүн бий болох байхгүй. Олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх нь тухайн иргэнд санхүүгийн эрсдлээс хамгаалагдах бол Төв банк засгийн газрын түвшинд эдийн засгийн өсөлт бий болох нэг хөшүүрэг юм байна. Энэ нь ухаалаг худалдаа авалт санхүүгийн үйлчилгээний хүртээмжээс хамаарна гэсэн үг. Санхүүгийн боловсролыг дан ганц ядуу буураа хөгжиж байгаа улс оронд бас хөгжингүй орнуудад ч анхаардаг байна.